нэг буруу ойлголт байгаа нь урагшаага 5-7 ордоос урагшаа гарч байгаа экспортын нүүрсийг одоо боловсруулаад буцаад оруулж ирж байгаа юм шиг нэг юм яригадаад байна. Энэ үл тийм огт байхгүй. Когч юу металлургийн чиглэлийн нүүрсүүд өндөр үнэтэй байдаг, тусгай зорилтоор хийгддэг. Тэгэхээр энийг зүгээр 100-нд шатахгүй дэгдэхийн үсгийн агуулманд 4% хувьцаар чаддаггүй зөвхөн төмөр хайлах зорилт хэрэгэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ ойлголтууд нэг юм. Нөгөө нэг ойлголт нь болохоор одоо импортоор гаднаас когс оруулж ирж байгаа гэдэг. Когс гэдэг маань өөрөө нөгөө когс шинжлэхтэй металлургийн чиглэлийн ингээд юм нүүрс юм. За хагас когс гэдэг бол одоо когс тусгай нүүрсийг биш. Одоо муу чанарын гэдэг юм уу доод ангилын хөрөн нүүрсийг, багнуурын нүүрсийг, шивээ овгийн нүүрсийг тийм ээ. Энэ нүүрсийг 550 градусныг халаагаад нөгөө хортой бодис гэдэг юм уу утаа дэгдэхийн бодис утааных нь хэмжээг нь 2 дахин 4 дахин бууруулчихсан ийм төсөөлж. Тэгэхээр бид цаашдаа бол Монгол улс ер нь сая ярьлаа. Дараагийн хамгийн одоогийн шатандаа бол бид нар хагас когсын түвшийг хэрэглэнэ. За мидлэнгээр хийсэн түвшүүд өөрийнхөө юу 5 жилийн хугацаа 6 жилдээ ингээд хийдэ явж байгаа үүргээ биелүүлсэн. Утааны бохирдлыг 15-6 онд байсаас бол 50% бууруулсан энэ. Яг энэ дээр төвшин дээр нэг тогтчихсон. Цаг уурын орчин шилгээний одоо сүүлийн 4 жил 5 жилийн дүгнэлтээр бол одоо яг энэс яг ингээд огцсон хэмжээнд байвал мидлэнг үүргээ биелүүлсэн гэж үзээд дараагийн үештэнд буюу хагас когсын үеишт рүү орж байна. Тэгэхээр хагас когсыг бол дэлхийн нийтээр одоо энтхэг улс өргөн хэрэгжилж байна, Яттууд өргөн хэрэгжилж байна, Англид хэрэгжилж байна, Оросын холбооны улс хэрэгжилж байна. Тэгэхээр дэлхийн нийтийн явдаг жишг тэр замаар яваад бид нар хагас хамгийн бага утааны бохирдол багтай хагас когсон түлшийг үйлдвэрлэх, импорт оруулж ирэх, аль эсвэл хотоодоо үйлдвэрлэх гэдэг энэ хоёр төрлийн одоо үйл ажиллагаанууд эхлээд явж байна.